Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 37 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтанд Панда байна. I am an expression of the divine. Alice Walker. Тэгэхээр өнөөдрийн маань перцептний талаар хэдүүлээ ярихаас өмнө энэ перцептийг хэлсэн Alice Walker гэж хэн бэ гэдэг талаар жоохон ярив. За тэрээр Америкийн алдартай роман зохиолч, яруу найрагч, эссе бичигч, нийгмийн идэвхтэй юм байна. 1982 онд хэвлүүлсэн Нийлyaгаан өнгө хэмээх алдарт романаараа уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй Pulitzer-ийн шагнал хүртсэн анхны Африк-Америк гаралтай эмэгтэй болсон юм байна. За тэрээр бага насны үед болохоор 1944 онд Жоржиа мужийн Итонтон хотод ядуу тариаланчдын гэр бүл 8 дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Тэгээд бага байхдаа золгүй явдлын улмаас нэгнүүд нь хараагүй болсон бөгөөд түүнийг зожиг номонд дуртай болоход нөлөөсөн гэдгээ. Тэрээр хүний эрхийн төлөө тэмцэгч нэгэн бөгөөд 1960-ад оны Америк өнгөт арьснуудын иргэний эрхийн төлөө хөдөлгөөнд идэвхтэй оролцож исэн юм байна. Ер нь бол нөгөө нэг түүний бүтээлүүд нь голчлон Африк, Америк эмэгтэйчүүдийн амьдрал болон арьс өнгөөр ялгарлан гадуурхалт, хүчирхийлэл, нийгмийн тэгш бус байдал болон тэдний дотоод сэтгэлийн хүч чадал, эрх чөлөөний тэмцлийг харуулт юм байна. Тэгэж бодохоор би яг энэ нөгөө нэг Нийлyaгаан өнгө гэдэг Color Purple гэдэг романын юуроос нөгөө нэг уншиж байгаагүй болохоор гэтээ нөгөө киноос гарсан юм байна. Яг энэ эмэгтэй талаар ингээ уншаад судлаад үзсэн чинь яг энэ романыг нь уншаад энэ киног нь бас үзмээр санагдлаа. Яаж ч бодсон одоо түүний хэлсэн өнөөдрийнхөө перцептийг хэдэлээс орчуулъя л да. Би бол тэнгэрлэг оршихуун илэрхийлэл юм аа. Хүн гэдэг нөгөө нэг өөрийнхөө ямар байх ёстой, яг ямар хүн бэ гэдгийг бусдын амнаас сонсох их дуртай байдаг. Бусад хүн чи нэг тийм хүн дээ, нэр миний ажигласнаар ийм дээ гэд. Тэр үед яадаг вэ гэхээр хүн дотроо ингээд өөрийгөө би ийм шүү дээ гэд бодож исэн зүйлтэй зарим тохиолдол нөгөө нэг бусдын хэлсэн тэр санаа нь ижилхэн байх тохиолдол үнэхээр их баярлагдав. Яагаад гэвэл нөгөө нэг би бусдад өөрийгөө ингэж харагдуулж чадчих байгаа юм байна гэдэг нэг тийм баталгаа олж өгдөг л доо. Гэхдээ тэр маань өөрөө бас жоохон асуудалтай байдаг нь одоо нөгөө хитрхийх бусдаас ингээд өөрийгөө ямар хүн бэ гэдэг баталгаа хайснараа хүн сэтгэл зүйн хувьд өөрөөрөө байж чадхаа болох бас нэг тийм цэг дээр тулж ирнэ. Тэгээд нөгөө нэг бусдын бусдаас чи ийм шүү, чи тийм шүү гэдэг зүйлээ сонсохгүй бол ерөөсө болохгүй ч юм уу те. Бусдаас хитрхи их тийм зүйлийг ингээ нэг тийм шаардсан тийм хүн болж ирдэг. Энэ маань ингээ өөрөө өөртөө итгэл багасхад бас нөлөөлдөг. Тийм болохоор түүний энэ хэлсэн энэ Alice Walker-ийн хэлсэн үг надад үнэхээр таалагдчихэв. Яагаад гэвэл хэдүүлээ ер нь бол бүгдээрээ л энэ хороо дэлхий дээр цор ганц дахин давтагдчихгүй хүмүүс. Тийм ч учраас бид бүгдээрээ тэнгэрлэг оршихуйн илэрхийл юм аа. Тэгээд яг нөгөө нэг тэнгэрлэг оршихуйн илэрхийл гэдэг маань өөрөө ямар одоо нөгөө нэг тэгэд юу гэмдэ нөгөө талаараа зарим хүмүүс маань ингээ хэлчих юм бол би нэг тийм байх ёстой гэдэг тийм
бодолд ингээ хитрхийг автчихгүй гэд би бас жоохон санаа зовж байна л та. Одоо нөгөө тэнгэрлэг оршихуй гэл тэнгүүт нөгөө нам Треса их эднэр бодоол ийм нэг инэрэнгүй ил юу эднэр ингэж хийх ёстой, тэгэж хийх ёстой гэд нэг тийм өөртөө нэг тийм өөрийнхөө дотоод хүнээс ингээ нэг тийм зүрхөөр тийм зүйлсийг өөрөөсөө шаардж эхэлвэ. Бид сая хэлсэн шүү дээ. Бид нар бүгдээрээ энэ дэлхийн хороо дэлхий дээр ингээ дахин давтагдчихгүй төрсэн хүмүүсээ. Тийм болохоор бид нар өөрсдөө тэнгэрлэг оршихуй илэрхийлж болж байгаа. Дахин давтагдчихгүй юм чинь хин нэгний дүрээр өөрийнхөө ингээ амьдралыг амьдрах жоохон утгагүй шүү дээ. Ягаад гэвэл ингээд та өөр хүнийг ингээд дуурайж хахад таны яг нөгөө нэг өөрийн чинь байх ёстой тийм өөрийн чинь одоо мэдрэх ёстой тэр амьдралын зүйлс чи ингээд нэг хаягдаа явчихаар надад л үнэхээр хайраа. Тийм ч учраас бүгдээрээ өөрөөсдийнхөө амьдралаар өөрөөсдийнхоороо хин нэгнээс ямар нэгэн байдлаар ингэж нэг тийм шүү ийм шүү гэдэг тийм баталгаа нэхэлгүйгээр тэр баталгаагаа өөрсдөө өгч чаддаг хүмүүс болцгоё. За тэгээд өнөөдрийн энэ дугаар хэрв чамд таалагдаад хэрв чи өөртөө тэрхүү баталгааг өгдөг нэгэн болё гэд шийдсэн бол доор комент хэсэгт зүрхэн эможи үлдээгээрэй. За тэгээд өнөөдрийнхэн дугаарыг үгээр өндөрлцгөөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.